Сомоск болохоор нүдэ ингэж угаах амар гоё. Хүмсэг бол ер нь гайгүй. Тэг нэг юм хайрцгийг нь бол баг 3-6 сар хэргэлдэг гээд. Тэг би ингээд өглөө оройдоо түрхээдэй гэж бодоод байгаа байхгүй юу. Бэт. Гэрчээ тавьсан энэ нөгөө хаш хулуу хоёр нийлүүлээд хийсэн бор мөөгөө ингээд тавьсан. Тэгээд чинжинүүдээ сайхан гэрчсэн. Энэ болохоор брокколигаа бас гэрчсэн. Одоо эднэрийг бол хөлдөөч гэж бодож байна. Энэ дахианы махнуудаар болохоор ерөнхийдөө хоол баг хийхгүй дан салаатандаа оруулах байхгүй юу. Тэгээд салаатанд дахианы махтай хийчихвэл салаат гэж бодогдохгүй хоол шиг ингээд амар идэнгтэй байдаг. Өхрийн мах маань нилээн ер нь хөлдөө авахаар нь болчлоо. Тэгээд гол нь би нөгөө амар оройтож орж ирсэн ахгүй юу найзтай гадуур сууж агаад тэг ингээд ногоонуудаа бэлдээд нэг цаг харсан чинь одоо цаг 1 өнгөрч जैन. Тэгэхээр эртхэн шиг зүгээр орондоо ороод унтаад маргааш үлдсэн махнуудаа гэрчээж тавь. Эднэрээ бүгдийг гэрчсэн байгаа хгүй. Тэгээд ямар ч байсан миний хамгийн ихний тавьсан зорилго хүнсээ бэлдээд эхлэх байсан. Ямар ч байсан эхэлчлээ. Маргаашнаас одоо сайхан шалаа мөглөхөж угаагаад л эрчтэй хүчтэй эхлэндэл гэж бодож байна. Энийг би ингээд юу яах гээд бичлэг хийж попрох гээд ингээд тавьсан юм аа. Одоо хөлдөгчөндөө хийн. За нөгөө салат хийхдээ өөрсдөө помидорын зүгээр хэрчдэг штэ. Тэгээд доор нь хэрчиж байгаа хгүй. Тэгээд навчаа хэрчиж хингүүтээ энэ болохоор нөгөө нэг сая өчигдөр миний бэлдэж тавиад байсан. Цул махнаас нь ингээ хэрчээд хөлдөгсөн штэ. Би тэгээд ингээд нэг удаагийн хийлнэ ингээд салаатанд ингээд тохирохоор байгаа хгүй юу. Тэр угаас нэг л юм том салаатанд орох юм чинь энээс их байгаад угаасаа хэрэггүй. Тэгээд яг нөгөө гэрчээ бэлдэж тавьсан болохоор пэйжэнд эргүүлэнгүүтээ шууд хуурал тэгээ салаатан дээрээ тавьчин. Тэгээд ингээд дрессинг хийгээд шууд идчихвэл аюу гоё уяг болоод ирнэ. Тэгээд нөгөө нэг өчигдөр авсан шин дрессингээ амталж үзье гэж бодлоо. Гэт хутгаад үзье. Ийм салат болчлоо. Одоо ингээд би кофе уухгүй одоо найзтайгаа гарч кофе шоп сууж ажил ярих хэрэгтэй. Тэгээд тийм болохоор кофе шоп илүү төтөө мэдгүй тулд тэнд зөвөр кофе уучих гэж бодоод тэгээд одоо болохоор зүгэн болтой ус тэгээд салааднаас нэг талын идчихэд явъя гэж бодож байна. Энэ амар том тавган дээр тавьсан байгаа хгүй юу. Тэгээд энэ дрессинг бол гоё юм байна. Хальт амссан чинь хичээлээ зааж дуусчаад бацата хуурах ичлээ. Тэгээд сайхан кофе нь бол шоошин хүн болоод 2 хонлоо. Сэтгэл зүгээр бол үнэхэр гоё сэргийг бүр ч илүү гоё юм хиймээрэн. За тэгээ хоолоо идлээ. Бай. За би нөгөө нэг өчтөр харуулад байсан. Өчтөр харуулад байсан маха. Ингээ 10 өдрийн мах болгоцсон. Тэгээ нөгөө нэг яг нэг л аяг хоол. Би одоо энэ дотор нөгөө нэг энэ хоёрын айл нэгэнд нь хоолоо хийж авдаг байхгүй. Тэгэхээр инхээр ер нь бол харах юм бол нэг л аяг хоол гэсэн үг. Тэгээ нэг аяг хоолнд бол энэ хэмжээний мах бол бүр яг хангалттай болдог байхгүй юу? Харин ч баг айгүй их махтай болоод тэгэхээр яг ингээд 10 өдрийн махыгаа сонгон сарамстай холиод гэрчсэн байгаа. Одоо дотроо ингээд сонгонтой сарамстай гэсэн үг. Тэгэхээр одоо ногоонуудаа гэрчид бэлдээд тавьсан болохоор хоол хийхэд юусэн юу ч хэрчэхгүй гэсэн үг. Яагаад гэвэл би орой нөгөө төгжрээд оройтой заримдаа одооноос ер нь илүү цагаар ажиллаж эхлэх байгаа. Орой анги авах гэж учраас их оройтож ирэнтэй оройтож ирэхээрээ л ерөөс хамгийн ихэнд боддог бодол за маргааш гаднаас яваад идчихдэг бодол төрөөддөг байхгүй. Тэгэхээр аль болох богинохон хугацаанд орж ирэл шууд ингээ хөлдөгчнөөсөө гаргаад юмнуудаа хольж утгаж хийгээд тэр хоорондоо нүур хамаа цэвэрлээд ингээд явна гэсэн үг. Тэгэхээр аль болох өөрийнхөө одоо энэ залхуурахгүй байх боломж бололцоог ер нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Ер нь миний хувьд бол бусад хүмүүсийг мэдэхгүй ч гэсэн миний хувьд бол амжилттай хоолны дэглэмээ бариад дэглэмж гэж ер нь зүгээр ингээ зөв хооллоод явъя гэх юм бол өөрийнхөө залхуурахгүй байхын нөхцөлийг бүрдүүлж өгөх. За тэгээ сая юм хийгээд гар маань бохолчлоо. Тэгээд нөгөө нэг будгаа ингээд ахуулсан. Тэгээд надаа ингээд амар гоё амар байна. Тэгээд хүмүүс маань ер нь бол ингээд будуулсараад амар ингээд цаас шиг болцоо. Одоо юмд хүрэхэр жоох өвдөд байгаа. Тэгэхээр тулгаж ер нь авдын бэлүүлэх гэж бодож байна. Тэгээд хумсгүй, сормосгүй болсон чинь нэг л тийм нэг ингээд дөнгөж ихээс төрсөн юм шиг мэдрэмж төрдөг.
Тэгэл одоо маргаашнаас нэгт өдөр эхэлнэ. Одоо жинхэнэ л одоо яг энэ дэглэмээ барьж чадахгүй, энэ амьдралын хэмнэлээрээ явж чадахгүй гэдэг чинь одоо юутай л холбоотой болчиход байна л да. Ажлын өдрүүдээр яг ямар байхаас мань хэр хариуцлагатай байхаас мань л шалтгаална. Ажлынхаа хажуугаар стресстгүй дагуун туулаад энэ хоолоо ингээд яг бариад эрүүл зөв хооллоод дасгал хөдөлгөөнтэй явж чадахгүй гэдэг ч одоо ажлын өдөр эхэлснээс л мэдэгдэнэ гэсэн үг. Тэгээ маргаашнаас юу ч ихсэн хамтдаа үзье болох байхаа. Би өөртөө итгэж байна. За одоо манай хөргөчийг харуул яг нэг турхчаа өний хөргөгчийг харагдана. Ингээд нэгч заваа юм байхгүй. Тэгээ ногоонуудаа ингээд гэрчээд бүгдээ хөлөөгөө тавьсан байгаа. Тэгээ махнуудаа сая ингээд бэлдээд тавьсан. Тэгэнгүүтээ одоо энүүгээр салаадны хаад гуйны энд дахианы махнуудаа цул махнуудаа ингээд шууд бэлдээд бас гэрчээ тавьсан хөлтөөцсөн байгаа аахгүй. Одоо тэгээд махаа бол зүгээр 30 секунд юм уу 1 минут пэчэнд эргүүлээл болоо. Маргааш ажилдаа авч хоолоо бэлтчихин. Тэгээд салаад юу ч гэсэн хийчлээ зүгээр өгөрцөө помидор салаадны навч 3-ыг тэгээд нэг дрессингээрээ холиод энэ айгуу гоё амттай байдаг болохоор хоолны хажуугаар итгэх зүгээр. Тэгээд дан зүгээр ногоотой хуурга брокколи, махтай, сонгонтой, сарминстай, бор моогтой, хаштай, байцаатай, чинжүүтэй зүгээр ингээ бахан ногоо холцоо ийм хуурга хийгээд хажууд нь ийм салаад авч явна. Тэгэнгүүтээ дээрээс нь нэг алим, нэг банан идэнэ. Тэгээд маргааш миний идэх юм ер нь болно. Эднэрийг ингээ шууд нэг доор идэхгүй ер нь таслаад идэнэ гэсэн үг. Гэрээ бүр зод сайхан цэвэрлчихсэн. Тэгээд маргааш ажилдаа авч явах бүх хоол ундаа бэлдсэн. Өнөөдөр ялангуяа бүр ингээ угаалга хийгээд гэр орноо сайхан цэвэрлээд 2 хоног одоо ингээд 2 дахь хоногийн орой ахгүй юу. Гурвалбудаа сахар идээгүй. Тэг ингээд цаагаараа ингээд яг гоё мэдэн идэхин сан тэхим сан гэл нэг бодол ингээд хальт шургаж орж ирж байгаа гэсэн бүр тэгж амар хүч татгах байгаа юм бол алга 1-р 2-р тэгээд яг энэ чигээрээ ингээд яг сахилга бат байж чадах юм бол ерөөсөө сарын дотор л ингээд амар гоё мэдрэмж мэдрэх амар гоё өөртөө ихтэй болохоо мэдээд байгаа болохоор эхний сардаа төвччих юм бол тэрнээс хойшоох төвчээр бол угаасаа ингээд өсөөгөө гараад ирдэг. Эхний сар болохоор юу ч өөрчлөгдөхгүй яг эхэлж байгаа болохоор амар хэцүү байдаг. Тэгээд 7-аас 10 хоногийн дотор ингээд 2-3 хил хасаал тэг ингээд цаанаасаа хүн чинь өлсөд байгаа болохоор тураад байгаа гэж бодоод өглөө газ жингээ үзэхээс газ тойлонд харах юмсан гэл нэг ийм хөслөр өглөө сэрээд ингээд ахаар төвчээд байгаа. Тэгээ ер нь гайгүй хаа гэж бодож байна. Эхний 14 хоног л төвччихвэл тэрнээс хойш бүх юм бол ок гэж бодоод байхгүй. Нэг л сони сурмус маань ургаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгтээ би ингээд угаасаа нэг багада 14 хоног хийж агаад харьцуулж харъя гэж бодоод байгаа байхгүй. Ямар ч байсан эхний 2 өдөр л гоё сэтгэл санаа гоё тэнэгэр л байна. Маргаашийн ажлын хоолой хийж байгаа байхгүй юу. Тэгээд энд мах тэгээд за жоохон хаш тэгээд жоохон бор мог хийхэд холиод хуурсан байгаа. Помидор, жоохон өгөрцөө. Тэгээд энд болохоор чансан унд 3 ширхэг жижиглж ихэрчээд манузаар утгацсан байгаа. Тэгээд одоо энэ нөгөө салаадны навчинд ороогоод ороо идчихье хүсчих гээд юм шүү. Зүгээр ороож үзээтэй энэ энэс гэрэ жоохон хатуу болохоор нэгсээ ороогдох байх. Тэгээд үгүй гадуур нь надад уг нь бол энэ тустай юмны тус шүүгч байхгүй. Тэгтээ надад энэс үр цаасан юм алга энүүгээр ороож үзээтэй юу ч гэсэн болох нөөгүй юу. За нэг ийм сэндвич шиг юм боллоо. Доор нь энэ махнуудаа хийж байгаа, дээрээс нь салаадаа хийгээд тэгээд энээсээ жоох хийж агаад шууд навчиндаа ороож бааз доотлын хараа ороож баазангуудаа шууд ингээд дундуур нь зүс заахгүй те маргааш хэрвээ идэхэр бол гадна талын уутыг нь жоохон доошлуулж байгаа шууд навчаар нь ороогод идчихье гэж бодож байна. Үгүй яах вэ бас хөөрхөн болоод ам шүү. Захиныхан жоох ингээ фейлдчихлээ. Жоох шүлтэй юм нойтон байх юм бол цаас нь ороод байна. Тэгээд юм аятаа тийм цаас нь ороод байгаа хгүй тийм аятаахан ер нь цаас нь ороод байна. Тэгээд аятаахан ууттай бол ер нь бол баг хийгээд ам шүү би. Эрэхтэй мэдсэн. Гадаа мөнгөний хэрэг гараад өгч. Талтанд оруулахгүй гэдэг юм.
тэрэнд орж яа тий. Байсан бол одоо би ингээ ээжтэй хэрэгтэй байж ах байсан юм за. Ташиг юм а байдаггүй. Энэ одоо бит хоёр заах уу? Чи тийм сайн бол зайлш та. Угаасаа надад ингэ багтаж их зайч болохгүй байсан. Би тэгж хизээч ирэхгүй за. Тэгээд зайлш чи. Би бүр амар хийгээд байгаа юм шүү. Oh my god. Амар гайхалтай. За ингээд ер нь том далбгаар байцаа шүү. Тэрнээс жижигэн дээр болохоор сайн орохдоггүй байх. Тэг бүр нилээн том далбгаар байцаахгүй. Тэгээ энэ далбгаар байцаан дээр доотолт нь махаад дундталт нь өндгөө хийгээд дээдэлт нь зүгээр энийг өөрийнхөө ол ивддэг дуртай юмнуудаа юуг нь авчилсан болох юм байна. Оо галзуу. Йоо, надад ингэ цаг зав байгаад материал нэвэл бичдэг юм хийх юм шүү амар өөрийгөө хөөргөдөө. Гэхдээ үнэхээр амар гоё харагдчихэв үзэмжний хувьд бол. За ингээд маргаашийн миний өдрийн хоол болсон. Энэ арай том хоёр. Энэ бол өдрийн хоолндоо бүр хангалттай идэж хатгаар. Тэгээ энийг болохоор зүүн царай муутай жижигэн болцсон юм чи ингээ. Энэ хоёртой нийлээ өглөөний цайнд уучи. Тэгээд энэ хоёрыг нь өдрийн хоолндоо нийлэн уяг байхгүй. Тэгэхээр хангалттай маргааш нэмэлт юмгүйгээр энэ дээрээ тэгээд хажуугаар нь мэдээж юугаа авч явна. Нэг алим, нэг банан авч явна. Тэгэхгүй бол нөгөө амттай мэдмэр санагдсан үедээ яралтай идэхгүй бол гараад гоё юм аваад идчих магадaltaй. Тэг өнөөдөр нөгөө нэг зам төгжөөгүй байсан чинь ашгүй шууд 6:10 гэл ажилласаа гарсан чинь 7 гэл баг гэрте хүрээд ирсэн. Жохон дасгал хийчих гэсэн чинь бүр юу ч хийж чадахгүй байна. Бүр үнэхээр ингээд хөшөөнг болцсноо мэдлээ. Тэг бүр миний зүрх бүр чи зөксгөө би зөксгөө гэдэг би зөксөө гэд би одоо өөрөө дасглаа болцсон байж. 3 дахь хоног маань ахгүй юу? Жингээ үзээгүй. Хагасайн бүтэн сайн нэгтэх гэдэг өнөөдөр. Тэгэхгүй хагасаанаас нөгөө нэг ихэлсэн учраас эх 7 хоногийн хагасаанд ер нь жингээ үзье гэж бодож байгаа байхгүй юу? Үзээд ер нь нэг 7 хоногор жингээ үзье. Тэрнээс наана сэтгэлээ өрөөсөө ингээд уруулж буруулахгүйгээр нэг үзэл нэмцэн, нэг үзэл эсвэл хасцсан, эсвэл хасагтаагүй байхаар ингээл бүр нэг юм докторгүй болчдөг байхгүй. Мэдээж 7 хоногийн дараа үзэж ам чинь хасагдсан байна. Тэгэхээр илүү урамтай байх байх гэж бодож байна. Илүү сайн юм ингээд судлаад мэдээд энэний талаар өөрөө гоё хоббироод явбал бүр л гоё лэн. Гэхдээ ямар ч яс одоохондоо тийм надаас мэрэгжлийн хүний эсвэл ингээл амар юм гоё лаглаг юм хүсэж хэрэггүй яадаг гэхлээр би ингээд энэ чинь турах сэтгэл зүгээ энийг эхлүүлнэ гэдэг чинь амар том ажил ахгүй. Тэгээд эхлүүлнэ тэгээд тэрэндээ ингээд өөртөө 100% итгэлтэй би чадна гэд ингээд хийж эхэлж байгаа маань л миний хувьд гаргаж чадах одоо хамгийн сайн шийдвэр маань хамгийн өөрийгөө дайчилж байгаа ингээд дээдлийн одоо ингээд цэг маань байгаа хгүй юу. Өөртөө ингээд удаан хугацааны явц сайжрахыг хүснэ. Тэрнээс биш анханасаа л хоол зүйц шиг бөө мэдээлэлтэй болол тэ дасгал хөдөлгөөн амраа орж байгаа бүх юмаа ингээл бүх юм уншаал ирүүл мэрүүл байна уу яасан ийсэн ингээл би угаасаа тэгэж ингэж амар илүү ингэж өөрийгөө дарамтанд орж стресст мэргүй байна. Тийм учраас одоо зүгээр ингээд энэ их ажлын хажуугаар нь би ингээд давхар ингээд зөндөө юм хийгээд байгаа болохоор харин чиг ингээд баг бичлэгээ хийгээд хоолоо бэлдээд миний бол ингээд сайхан хэрэг би туранхаа бол ингээд сайхан гадуур гэс хурд гэс хоол ингээд явчмаар байгаа. Гэтэ одоо тэгээ тийм нөхцөл байхгүй. Би өөрөө эрүүл мэндэд ингээд анхаарах хэрэгтэй учраас одоо энэ чинь миний л бие махбод юм чинь би өөрийнхөө л төлөв хичээж байгаа болохоор надаас ингээд гой зөвлөх юм те гой зөвлөгөө байвал ингээд гой зөвлөгөө өгөөрэй те өглөөдөө ер нь иймэрхүү юм идвэл гоё шүү. Тийм ийм хоол хийж идэрэж юм уу эсвэл тиймэрхүү мэдэж уугаарай гэд гоё зөвлөгөө өгвөл гоё. Тэрнээс ш ингээд намаа бити шүүгээрээ. Гэхдээ яг үнэхээр би буруу юм хийжвэл надад бас хэлж болно. Хүн хүнээс ингээд нууж авдаг царай түрхтэл өнцгөө олсон ингээд гайгүй турхаа хайтайхан харагдсан зургнуудаа оруулах гэж хичээдэг. Дотроо ингээд би амар хичээж байгаа шүү дээ. Энийг ингээд дэлгэцэн чинь одоо амар тайван байна. Хин намайг хаанаас одоо яаж харах юусаа хамаагүй. Тэнгүүдээ хамгийн хөөрхөн нь болохоор миний тэр бичлэг дээр ингээд нэг ч юм сөрөг комент байхгүйгээр амар олон хүмүүс ингээд дэмжиж хамгийн муухай гэж боддог миний тэр царайнуудыг хөөрхөн байна гэдгсэн чинь би мэдгүй яаж юм би амьдралаа хаваад яг боддоор ийм холын ийм одоо сошиал чинь одоо ингээд амар холын ийм хийсвэр одоо ер нь харилцаа шүү дээ. Ингээд
таньдаггүй хүмүүсийн хувьд бол би тийм юмнаас анх удаа ийм амар гоё дулаахан бүр ингээд яг над руу чиглэсэн шүү дээ тий. Сэтгэл гоё энергийг мэдэрч чадсан байхгүй юу? Гоё эрэг хүмүүс зөндөө байдаг штэ нэрээ гэж бодоод улам гоё турыг гэж юу н бодоод байгаа. За одоо яг 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахьд ажилдаа анхаарад одоо сахараач идэхгүй өөртөө тайсан амлалтанда үнэнч байгаад хагасаа өдөр эргээд уулзъя. Баяртай.